Сонсогчдоо бүхэндээ өвчин мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-аас 7 өдрийн даваагаас баасан гарагийн 22 цаг 15 минутаас таны амралт чөлөө цаг зориулсан явуулж байгаа айцаа хамтдаа давцгай яваатай амар цаг нэвтрүүлгийн 2023 оны 8 сарын 21-ний даваа гарагийн дугаар шууд урахад бэлэн боллоо. Студид хөтлөгч Чанцаа, Ами, найруулагчаар Гансагт нар ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Мандала Гарден зөвтөлбөр хороолол Монпарадон такс шүдний хамтран ажиллаж байгаа. За өвчин мэнд. За бүгдд нь орой мэндийг хүргэе. Яг өнөөдөр 7 хоногийн даваа гарагт сүнс ярддаг өдөр байгаа тийм ээ. Сүнсний түүхий ярддаг өдөр байгаа. За би тэгээд сурсан таснараа Монгол сүнснүүдийг түүдэг юм да. Чанцаа маань энэ тентхийн тий. Хорвогийн өөр сүнснүүдийг түүдэг байгаа. За өнөөдөр Солонгос сүнс түүсэ. Сүнс болон ер нь домгийн чөтгөр гэж хэлж болох юм. За. Тий. Солонгос чөтгөр нь манай Монголд ус ч гэсэн тэгдэг штэ ингээд дээр үес ам дамжиж яригдсан эсвэл судар номон дээр гарч ирсэн сүнс чөтгөрүүдийн тухай яриануд бас байдаг. Тэгэхээр яг нэг тийм төрлийн л сүнсний тухай ярина гэсэн өнөөдөр. За би өнөөдөр яг болохоор ихний лхсын хонгилд хэн уйлдаг байваа гэдэг сүнсний талаар ярьж өгнө. За танаас эхлэв үү? Надаас эхлэх үү? Тэгээ. За гарчиг маань ч гэсэн уусаа хонгил монголтой байгаа юм чи хонглоос эхэлж тэ. За тэгээ. За энийг гэхдээ мэддэг хүмүүсээс байдаг бол бичээж аваарай тийм ээ. Би бол мэдэхгүй байна. Одоо л хараа сонсъё да. Энэ угаасаа 80-аад оны сүүл үе. Ангаах ухааны дэд сургуулийн 4-өөс дээш курс оюутнууд сайн мэддэг юм билээ. Тэгэхээр 80-аад оноос тийм ангаах ухааны дэд сургууль, ангаах сурч ирсэн оюутнууд байвалаас сонссон гэсэн үг. Сайн ч мэдтiin байх бас гэрчилдэг ч юм байна. Ялангуяа хүүхдийн эмчийн ангийнхаа айгаад жижигүрт гарч чаддгүй байсан үе нэ. Эхний лхсын эрүүл мэндийн төв одоогийн их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв байгуулагдахаас өмнө тэнд гандангийн хүүхдийн эмнэлэг их 2 давхар цагаан байшин байсан юм байна. Дээрх төвийн барилга ашиглалтанд орсноор тэрхүү байшинд төвтэй том урт тонглоор холбож ингэж үс юм байна л да. Түүгээр хоёр эмнэлгийнхэн холбогдсон хоорондоо үргэлж явуулддаг байж. Ялангуяа талигачдыг моорогт шарил хадгалах газар тавихын тулд хоёр эмнэлгийн асраг сувлагч нар тэрүүгээр нас барагсдын цогцыг тэргээр түрээд явдаг байж л дээ. Одоо чухам яадгийг нь мэдэхгүй. Гэхдээ тэр хонгол бий байх. Бид 4-р курсын оюутан болсон намар группээр тэнд дадлага хийж эхэлсэн юм. Яг манай ангийнхан дадлагад гарахын өмнөхөн ихний лхсын хонгол чөтгөртэй болжээ гэхээр гарсан. Тэр үед нэлийн ховор тооцогддог. Тэр бүр таарад байдаг гэж цусны цагаан цогцын хорт хадраар 16 настай нэгэн өвдөд хэвтэж байсныг дадлах хэсгээс үл шалтгаалan хүүхдийн эмч болох бүх оюутнуудад зориулж үзүүлдэг байсныг санаж байна. Аргагүй шүү дээ ховор эмгэг эмч. Одоо элбэг болохоор барахгүй бүхэл бүтэн тасаг ийм өвчтөг хүүхдээр дүүрсэн байгаа. Бүр нялх нэрах хүүхэд ч өвчлөлдөг болж. Тэр үед нөгөө охин нас барсан тухай оюутнууд яриад л өнгөрсөн юм. Их өрөвдмөр охин байлаа. Маш эцэнхий тураалын дээд шатанда орчихсон. Ясн дээр тогсон арьс юу байдаг гэвэл тэр л байсан баг. Үхий сүгээрээ цус алддаг сонин өвчин байж лээ. Охин өдрөөс өдөрт модож өөрийгөө ямар ч найдваргүй болсныг мэдэх хүүхэд нүдэнд нь үзэгдсэн цагаан халааттай хүнээс эмчээ туслаач амь авраач гэж тамиртан сүлдсэн дуугарахгүй эцэст нэг л их зовёртой гиншин уйлдгсэн. Бараг бидний үр зүрхэнд үлдсэн гэхэд хийсдэггүй. Тиймээс одоо ч нүдэнд үзэгдэн дурсагдаж байгаа хэрэг. Тэр охиныг үзээд гарч ирсэн бүх оюутан ир эмгүүл дуугаа хураачихсан. Цонхохор царайтнууд харагдчихсан. Бидний сэтгэл зүй тэгтэл нөлөөлсөн байгаа юм. Ялангуяа түүний зовёртой гиншин уйлах нь зүрх зүсэн бөгөөд чихэнд хоногсныг хилээд явах. Нэг тиймэрхүү зүйл болоод өнгөрсний дараа нөгөө яриа гарсан хэрэг. Хамгийн анх мэдсэн хүмүүс одоо бүгд эмч болчихсон яваа байх. Тэдний ярьснаар хонглоор явуултгүй болсон байлээ. Бид 2 хүүхдийн шарилт хүрээд сувлагчтай хамт шөнийн 1 цагийн үед явж байтал яг хонгол тахиралддаг газрын тэнд генетикийн нэгэн уйлах шиг сонсогдсон. Бид цочоод орчин тойрноо харсан чинь хинч байгаагүй. Сувлагч болохоор гандангийн эмнэлгийн өвчтэй хүүхдийн дууд сураадж байна. Түүнээс энд хэн байх билээ л гэлээ. Гэтэл нэг маань нөгөө охин ч гэдэг байна шүү. Би бүр цочоод хамаг бие зарс хийгээд ус босчихлоо. Нөгөөх юм маань дүүрч сонирн болчихсон харагдана. Бид хоёр тэр охиныг хамт үзэж байсан болохоор юу сандах вэ дээ. Нөгөө сувлагч уугаа мэдэх вэ дээ. Тэгээ шарлаа моорогт хийчихээ замаараа буцлаа. Яг нөгөө хонглын тахиргалдаг газар очиод эмэгтэй хүүхдийн ятрангүй гинсэн үргэлжилсэн ёололт юм уу уйлалт сонсогдов. Хамгийн хажнанд бид хоёр зэрэг сонссон юм.
Бас л би зарсыгээл явчихлаа гэж дээдгүр соёотон маань ярьсан юм. Төдөөдлөхгүй дараагийн ангид дадлага хийж өөр хоёр охин тэнд явж байгаад сонссон хананд нь тусах хар суудар харснаас болж ухаанаас самуурсан амьтад тасагтаа очиод бөөн хэрэг мандулж үлээ. Хүүхдийн ангийн деканаас яаралтай хурал зарлав. Багш нар маань бидний химх синхрууллээ. Та нар чинь шинжлэх ухааны салбарын хүмүүс. Тэгээд ч болохгүй зүйлд итгэн цуу тараасан чинь тун таагүй юм. Сэтгэл судлалын багш чинь одоо тайлбарлана гэж хэллээ. Бурал толгойд багш маань хий үзэх сонсох гэж сэтгэгцийн эмгэг байдгийм. Хэд цочирдсан эрүүл хүндж тохиолддог. Хэргийн эзэн хингэргийн тохиор нь энэ хоёр. Болчимгүй юм ярьснаас болоод оюутнууд түгээр явах та энд нөгөө юм тохиолдно гэж бодсноос тэгж байгаа хэрэг. Түүнээс амьдрал дээр тийм байхгүйг шинжлэх ухааны эдийнэ баталчихсан. Тэгээд ч их нэлхсэн эмч сувлагчдад ямар нэг юм мэддэхгүй байна гэдэг чинь нэгийг ойлгуулад байгаа биз дээ гэж ирээдлээрв. Манайхны хурлыг иймэрхүү синхруулын шинжтэй боллоо. Дараагийн дадлагчид нь бид байлаа. Бидний ээлжинд азар хүүхэд энтсэнгүй. Тиймээс шарил зөөх хэрэг гараагүй гэсэн үг. Харин деканы газраас өгсөн үүргийн дагуу тийм юм байдаггүй үний юм бэлээ. Бидэнтэй юу ч тохиолдсонгүй гэдэл залж авлаа. Үнэндээ бид шалгаж зүрхлээгүй л дээ. Хинч тийм юмд дурлах үлээ дээ. Дараагийн ангид дахиалдал дуйлан тохиолдлоо. Нөгөө ангийн хоёр охин ангийнхаа бандийн хамт шарил зөөгөөд явж л дээ. Бүгд л ухаан самуурсан юм байна. Нөгөөс өдөрт яг өнөө охин болчихсон үс гизгэн сэгсийгээд сууж харагдчих. Бас султан гиншин уйлаад байж л гин. Хоёр охин нь халуурч бүлэрээд хэд хоног хичээлдээ яваагүй. Түүнээс болоод бас бөөн асуудал тэгдээд харагдсан. Тэгтэл бас болоогүй байж. Их нийлхсийнхэн хуралдаж байгаад болдов. Тэгтэл эмнэлгийн ажлуудад хэд тохиолдоод авч. Ингээд эмнэлгийн намын үр хуралдаж бугтаа тэмцэлцсэн юм байх. Манай курсийн 4-р ангийн хичээлийн шинэ жил ингэс хийгээд л өнгөрлөө. Өнөө асуудлыг өнчин гүлгэний хэрэг болгож нэг тийшин шийдсэн гин. Яхаа мэдхээ байсан эмнэлгийн удирдлага зохион байгуулалттайгаар нэг гүлэг олж шүн сэмхэн тэнд орхисон юм байх. Ганцаар орхигдсон нэл хамтын гиншин үсттэй. Түүгээр явж таарсан сувлагч болон оюутнууд түүнтэй учирч айгаагүйгээр айхын хамт гүлэг байсныг илчилсэн байгаа юм. Их ядарсаар байгаа биз. Тэр асуудал бараг хагас жилийн өмнөөс яригдсан шүү дээ. Тэгтэл нэг удаагийн тохиолдолд инхүү дараад л өнгөрсөн юм. Харин нарийн дажихам ямар арга хэмжээ авсныг мэдэхгүй. Тэр үед бугтаа тэмцэнэ гэхээ судлахгүй шүү дээ. Хайр наргүй л нухчин дардаг мөртлөө цаагаараа лам хуургаар аргалуулад явдаг мэрцэр байсныг тэр үеийн хүмүүс ярьдаг юм. Холбогдсон нөхцөднийх их хатуурхаагүй тэгсийгээ дүр эсгээд өнгөрсөн сонин санагддаг юм. Жинхэнэ худлаа зүйл байсан бол бараг сургуулаас хөөх хүртэл арга хэмжээ авах байсан шүү дээ. Тэгэхээр ямар нэгэн байдлаар үнний хувьтай байсан юм уу та гэж боддөг юм. Дангаац манай сургуулийн оюутнууд бос тентхийн ажилтнуудад тохиолдсон нэгийг хэлээд байгаа. Түүнээс биш юу боллоо гэж хий хоос юмны төлөө бүхэл бүтэн эмнэлгийн намын өр хуралдаж байх. Хий үзэгдэл бүгд чөтгөртэй холбоотой юмыг тэр үеийн нам ёстой гаргана гэж гонж. Өдөөгийн оюутнууд бидийг бодох юм бол элдв юм үзэж сонссон элбэг учраас дээр нь давс нэмээд илгээч гэсэн талж бий л байх. Гэхдээ оргүй хоосноос ямар нэг юм босгож ярихгүй л дээ. Биднийг 5 дахь курст орсон намраас өнөө бүчтэр гинт оргүй ярилсан юм. Ёстой л өргөс авсан юм шиг өвчин намд гихчээр тайк чимээгүй болчихлоо. Сүүлдээ бид ч тоохоо байж 2-3 түүгээр зөндөө явсан ч ямар нэгэн зүйлтэй учраагүй юм. Одоо болж жинхэнэ шуугаж эрдэмтэн мэргэд элдв таамаг дэвшүүлээд л зургатаар ярьж сонинд ярилцлага өгч байхгүй юу. Одоо бодоод байх нэ. Их нэлхсийн хонголд яг хэн уйлдаг байсан юм болоо. Гэсэн байна. За бид хоёр өнөөдрөөс эхлээд бас дүрсгүү гарч байгаа шүү. Сонсогчд маань бид хоёрыг сайгаадах шиг байна те. Өнөөдрөөс эхлээд дүрсгүү түүхүүдэд та бүхэндээ танилцуулж эхэлж байгаа. Тэгээд саяных болохоор ер нь бодтой гэж би сонсч байсан юм байна. Яг ингээд сонссны дараа бол хүмүүсээс сонсч байсан санагдаад байгаа юм. Яг тийм урт коридор байдаг үстэй тийм. Ааха тий урт ингээл одоо сонсогчд маань биччихлээ. Одоо байдаг юм биш үстэй Базарван гэсэн байна. За эхнэлхсийн тэр урт хонглоод угаасаа нэг хийвгүй л гэж байна. Нилээд хүнд өвчтэй бүр идэхгүй тийм өвчтэй жаахан охин амьсгал хурааснаас олж юм шингэсэн гэж яригддгийм байлээ гэж шүү. За баярлалаа мэгчтэй түүхэрж өгсөн. За үргэлжлүүлэн хамтран ажиллаж танилцуулаад дараагийн солонгос сүнс рүү орцгоё тий. За тий. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Мандала Гарден зохисбор хотгон хамтран ажиллаж байна.
За Мандала гарден төсөлбөр хороол маань 15 гадалбайд 24 блок баригдаж байгаа маш том юм төсөл явагдаж байгаа. Нийтдээ 2500 айлын орон сууц учраас төлөлтийг маш нарийн хийж өгсөн. Айл бүрийн хэрэгцээ шаардлагыг бодолцсон сургууль, цэцэрлэг, тоглоомын талбай, усан бассейн, бүхий спорт комплекс үйлчлэгийн төвүүдийг хүртэл барьж өгсөн байгаа. За тэгээд хичээлийн үйлрэл эхэлжүүтэй холбогдуулан school zone урамшууллыг зарлаж байгаа маань. Тэгээ Яарман бүсийн сургуульд хүүхэд нь суралцдаг бол Зүү гарден дээр нүүж ороход бэлэн орон сууцнд урамшуулалтай үнээр захиалга авч байна. За үүнд бэлэн төлөлтөд бэлэгтэй онцгой нөхцөл буюу 12 нэмэх 6 сарын хугацаатай 8% хүүтэй зээлээр авах боломжтой болсон юм байна. За тэгээд Мандала гардны хаяг нь бол Яармангийн арцтын аманд байрлаж байгаа юм байна шүү. Тийм. За холбогдох утасны дугаар 75 75 80 75 75 80 гэсэн дугаарлуу холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. За мөн веб болон сошиал хаяг нь mandalagarden.mn гэсэн хаяг руу орох юм байна. Тэрээс нь Мандала гардны бас нэг давуу тал нь зам талбайг эвдлэхгүйгээр засвар хийх боломжтой. Тэгээд доороо нэг инженерийн байгууламжийг барьж байгуулсан гэдгээрээ давуу талтай. Тог тасрах эрсдлийг бага байлгах зорилготой хоёр цахилгааны их усүртэй, цэвэр усны шугам хоолойтой, зэв гарахгүй гэдгээрээ давуу талтай байгаа шүү. За баярлалаа хамтран ажилласан Мандала гарден зөвцөлбөр хороолол байлаа. Та баярлалаа. Яг Солонгос одоо домгийн сүнс. Тий, домгийн сүнс. Тэгээ хүмүүс бас зарим нь хардгал гэдгийм байлээ. Домог дүүснэр бол дээр үед за одоо би шууд эхний сүнсээ яриад эхэлчихтэй. Чанки гэдэг сүнс байгаа. За энэ чанки гэдэг сүнстэй холбоотой дууг бас би танд сонсгож байсан шүү дээ, тий. Амын хичээнийг сонсоод үзтээ яг сүнсний тухай гардаг дуу байна гэ. За би сэтгэл хэсэгт оруулж сонсчдоо магадгүй энэ дууг сонсгож байгаа бол тий. Сонсоод яг ямар сүнсний тухай ярих гэдэг нэг илүү дэлгэнгүй мэдэх байх. За сүнс гэхээс илүүтэйгээр бас чөтгөрч гэж хэлдэг юм. Одоо вонхун гэж хэлдэг байхгүй солонгосоор энэ хар сүнс гэсэн үг. Чөтгөр харамсалтай, гомдолтойгоор нас барсан хүний сүнсийг хэлдэг гэсэн үг. За тэгээд чанки гэдэг нь хятадаас гаралтай. Тэгээ солонгос эртний домогт гардаг сүнс. За энэ хүн сүнс нь баранд хазуулах юм уу идүүлж амь насаа алдсан хүний сүнс гэж хэлж болно. За дээр үед бол хятад болон солонгост маш их юм бар ихтэй байсан. Эдгээр багарууд одоо хүмүүсийн амьдарч байгаа тосгонлоо орж ид хүмүүсийг барьж иддэг байсан юм байна л та. Тэгээд тэр одоо хүнд юу баранд бариулж идсэн сүнс нь одоо хүний сүнс шууд тэр барныг одоо дагаж явдаг юм сүнс болдог, чанки болдог гэсэн. Тэгээд дагаж яваад дараагийн одоо эд шиг нь олж өгдөг. Нэг төрлийн өгөөш сүнс нь өгөөшүүлээд үлдчихдэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр барны хажууд нь дагаж яваал тэгэл энэ эргэн тойронд байгаа хүмүүсийг урагтаал, хүний дуу хоолоор урагтаал ингээд ийм байдлаар дараагийнх нь эд шиг олж өгжээж тэр нөгөө нас барсан өөрийн сүнс нь суларч тий одоо өөр ертөнц рүү идэх юм ингээд сулрах боломжтой болдог. Тэгээ энэ чанки гэдэг дуун дээр ч гэсэн гардаг. Дууных нь үгийг сонсох юм бол 21 настай залуу гээд ой мод руу гарч баранд ингээд бар аг нь хар явдгийг, анд явдгийг. Тэгээ анд яваад удалгүй баранд өөрөө бариулаа идчихдэг. Тэгээ сүнс болцсон. Тэгээ дууны ихтэл хэсэгтэр ч гэсэндээ өө ашгүй чи ирвөө. Би одоо л суллагдах нь наашаа суугаад модны үнс юу шүүдрүү уугаад чи нэг жоохон амс хийгээч гэдэг урагтаад тэгээ эренгүүт нь бар шууд бариад аваад идчихдэг ийм домог байдаг. За би энэ яг домгийн тухай бас дэлгэрэнгүй та бүхэндээ хэлж өгье. Яг нэг домогт гарсан түүхийг юм. За аав ээж охин хүү дөрвөлэн амьдэрдэг байсан. За тэгээ айлын том охин нь холын ийм тосгонд очиж хүнтэй суухаар болоод явсан юм байна. За нэг өдөр тэр охин нь ирнэ гээд аав ээж руугаа дүүргээ холбоо барьж л те эрэгтэй дүүргээ. Тэгээд гэр бүлээрээ баярлалаа. Ашгүй олон жилийн дараа хэвээр нэрээ хүнтэй суугаад явцсан. Эргэж ирэх нь миний охин гээд. Тэгээд гэр бүлээрээ хоол унд хийгээл ингээд охиныгоо хүлээгээд. Тэр өдөр нэлээд бороотой шөнө гэж л те. Тэгээ охин нь ирдгүй өдөржингөө хүлээгээл байдаг. Нөгөө дүүн ч гэсэн хүлээгээл байдаг. Их чинь ирдгүй. Гайхаал. Тэгээд аавтайгаа гадаа бороо орж ааваа хоёлаа их чигээ тосхуу гээд. Тэгсэн чинь аав нь тэгэд хоёлаа их чигээ очиж тосъё. Тэгээд тэр тосгоны ойролцоо юм модон гүр чулуун гүр гэдэг гэж л те. Тэгээ аав хүү хоёр чулуун гүрний ойролцоо очоод охиныгоо хүлээсэн ба. За одоо их чинь ирэх нүг лишэд чи хараал. Тэг ингээ байжсэн чинь гинт чулуун гүрнээс бүр нэлээ зайтай юм чулуутай хадтай хэсгээс гинт л нэг хүүгийн нэр дууцсан. За би энийг монгол нэр болгоод оруулчих. Болдоо гэдээ оруулчихсан. За ингээд болдоо миний дөө гэдээ дууцсан нэ холоос. За тэгээ нөгөө хүүчээ гайхаал манай ихч намайг дуудаад ах шиг байна да ямар сони юм бэ гэдэг эргээ харах гэсэн аав нь үгүй миний хүү бити эргэж хар урагшаагаал хар бити ийшээд чи хараарай хэлсэн гинэ тэгсэн дахиад болдоо мэдөө гэд ингээ дахиад дуудсан тэгэхээр нөгөө хүүхдэл юмчинтэй эргэж харах гал ихч маань ирцэн байж та аава та яагаад ингээ намайг харуулахгүй байгаа юм бэ тэгээ эргээ харсан чи ухаан алдаад унтсан.
Тэгээ сэрсэн чинь гэртээ сэрсэн юм л та. За. За тэгээ удалгүй гэртээ сэрээд аав ээж нь нилээ юм цонхогор царайтай орж ирэл хүүдээ. Тэгээ тосгоных нь настай хүмүүс ч гэсэн цугларсан. За миний хүү чи одоо ингээ өрөөндөө ганцаараа үлдэнэ. Тэгээ чи гаднаас чи хинч дуудсан бай хаалгаа нээж болохгүй шүү. Тэгээ аав ээж нь аав нь энэ гадаа үүдэн дээр чи ингээ хаалгаа чи манаас суужий. Чи ерөөсөө хаалгаа нээж болохгүй шүү. Тэгээ ямар учиртай гэдэг ерөөс хүү тайлбарлаг ба. Тэгээ нөгөө хүү гайхаад яагаад би ингээ хаалгаа нээж болохгүй болоо гэд. Аав нь чи ээж нь ч тэр тосгоны нөгөө настай өвчүүл хүмүүс цугласан хүмүүс ч гэсэн гараа авчиж. Тэгэл орой болоод бүр шүн ингээ үүрээр ингээ нохоо уцах чимээс өөр юу сонсохдгүй чимээгүй болцсон. Тэгсэн чил дахиад болдоо их чинь гоё хоол аваад ирлээ. Миний дуу гараад ир. Хамтдаа хоол аваад ирсэн шүү. Хамтдаа идэ гээл дуудаж. Тэгэл дахиад нөгөө хүүчэндээ ихлэл манай ихчил ирсэн байна да. Гарах гэсэн ерөөсөө аав нэрээ гарч болохгүй гэсэн шүү дээ. Тэгэл өрөөнийхөө буланд ингээ хүнжил дотор ингээ суужсэн. Дахиад болдоо миний дөө гараад ир. Их чинь хамтдаа юм авчирсан. Гараад ирэлтэй миний дөө гээл дахиад дуудаж. Тэгэхээр нөгөө хүүхэд ч очоод яг хаалганы бариулнаас барьсан чинь аав нь тэр яг хаалганы урд зогсоод энэ чиний ихч биш ээ. Энэ бол сүнс чамааг миний хүүг авч явах гэдэг битгий хаалгаа нээгэр миний хүү гэд. Тэгээ хаалгаа нээгүй нөгөө хүүхэд чи хаалгаа нээх гэдэг тэгсэн чинь тэр дуу улам чангараал болдоо наашир миний дуу яагаад гарч ирэхгүй байгаа юм бэ гэж улам чанга дуудаж ирсэн шүү дээ. Тий. Улам чанга дуудаж ирсэн байгаа. Гараад ирээч гэд. Тэгээд эхний шөнө өнгөрч байгаа. За. Тэгээд 4 хоногийн турш тэр хүүхэд өрөөндөө байсан. Тэгээ аав ээж нь гаднаас зөвхөн усал өгдөг. Гэхдээ хаалга нь юу ч нээгээгүй. Нэг тийм жижиг нөх мөхөр ч юм уу дамжуулаад өгдөг. Гэхдээ хаалга юу ч нээгээгүй. За солонгост гэлтгүү домогт бол чүгэл саа буюу үхлийн ханд 4-ийн тоо гэдэг тий. Тэгэхээр яг гэрт нь 4 хоног хүүхдээ амьд байлгахын тулд өрөөнд нь байлгасан гэсэн үг байхгүй. 4 хоног л харж 4 хоног гарсан. Тэгээд сүүлдээ энэ дуу бол ингээд шүн болгон сонсгдсон байс хийгээл болтоо миний дуу гараад ирээч миний дөө гэл 4 өдрийн турш тасралтгүй. Тэгээд 4 дахь өдрийг нөгөө хүүч ингээд чихэндээ бүр ингээд чихээ таглаад буланд ингээд хүнжил дотроо орцсон юм ч идэж уухгүй 4 хоног болоод тэгээд 4 дахь өдрийнх нь өглөө нь аав ээж хоёр нь хаалга нээсэн. Тэгээд хаалганаас ч аав ээж хоёрын царай бүр ингээд цонхийцэн нулимс уйлцсан бүр ингээд нүур ам нь хавтцсан ингээд орчирсан ба. Тэгээ яасан гэхээр ихчийг нь ойролцоо ингээд тосгонлоо ирж явах замд нь бар бариад идсэн. Тэгэхээр бар идэх идэхтэй зөвхөн одоо тэр хүний толгойг л үлдээгээ бусад биеийг тэр чигт нь идчихдэг юм байна л та. Тэгээ ихчиг нь толгойг тэр яг нөгөө модон гэдэг тэр чулуун гүүрний ойролцоо олсон баг. Тэгээ энэ их чинь тэр барны бар дагж явдаг чанги гэдэг сүнс болсон. Тэгээ энэ чанги гэдэг сүнс хамгийн амар нь юу вэ гэхээр одоо жишээлбэл за би одоо өөр жишээ авчил та би одоо ингээд барн бариулаа идүүлчлээ гэж бодъё. Тэгэхээр дараагийн хүн нь би ойрын хүмүүсээ ингээд авдаг. Жишээлбэл би таныг таньдаг болоод тийшээ тэнгүүд аамыг ч ааж өдрөөл ихчээ гараад ирээч гэл ингээл дуудаад тэгээ гол нь тэр хаалгаа нээх ч юм уу тэр зүг рүү ерөөс харж болохгүй. Тэгээд ихэл юм бол нөгөө өрхөнд нь ороод тэр зүг рүү яваад өгдөг. Тэгээд тэр хоолоон ч гэсэн яг л нөгөө хүн ихчийг нь хоолоогоор тэгээд дараачих нь тэр хохирогч гарч ирж тэр сүнс нь өөрөө амар чөлөөлөх. Тэр хүртлээ эргэн тойрон эхлээд аав ээжигээ идлээ, дүүгээ идлээ, хамаатан садна өөрийг нь таньдаг бүх хүмүүс нөхөр сүйдэр өөр хүүхд бүгднийг дуудаад тэгээд тэр барны идэж болгож хоол болгодог. Ийм төрлийн сүнс байдгнээс солонгост чанки гэж нэрлэдэг гэж. Тийм. За энэ сүнсний дуугаас линкэн дээр оруулсан байгаа учраас та нар сонсоод үзээрэй. За дараачих нь сүнс нь одуг шинэ гэдэг сүнс байдаг. Одуг шинэ гэдэг нь одувтаа буюу одоо орой шүн гэсэн үг. Шүн орой гарч ирдэг сүнс л те. Гэтэ энэ саяны сүнстэй харьцуулахад хүнд бол нэг тийм халдаад иддэг сүнс. Гэтэ ингээд нэг юм харанхуй гудамжинд ч юм уу хүн багтай гудамжинд ингээд явж хаад хажууд нэг сүүдэр ч юм уу нэг юм явж байгаа шиг мэдрэмж төрчихсөн танд төрчихсөн. Тийм те. Тэр чинь энэ одуг шинэ гэдэг сүнс гэнэ л те. Яа тэр юм сүүдрийн те ингээд ерөөсөө хүн ихтэй гудамжинд байхгүй хүн багтай ганцаараа явж байгаа газар нэг л юм ингээд яваад байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Тийм гардаас хараад байгаа ч юм шиг яг нэг дагаад байгаа нь эргээ харуулж байхгүй. Юу ч байхгүй. Тэгтээ хүний анхаарал болон аимшигар хоолдог одоо айх айцаар хоолдог гэсэн. Тэгэхээр харж байгаа за энд яг л нэг юм яваад байна да гэд бүр ингээ анхааралтай харах юм ба шууд нүдэнд харагддаг. Ийм хав хар сүүдэр шиг юм хүн шиг хэлбэртэй зогсож байдаг. Энэ нь одуг шинэ гэдэг сүнс. Тэгээд өөрт нь анхаарал хандуулаад айгаад эхлэх юм бол улам томроод эхэлдэг. Айдсын мэдрэгдсэн айдсаар нь идэж хоолдог гэсэн. Тэгээ улам томроод ингээл дээшээгээ бүр ингээд дээшээг ингэж бүр олж нөгөө дээшээ хартал ийм том биетэй болоод томорчдог гэсэн. Тийм. За тэгээд энэ сүнс болохоор Корео улсын үед яригдчихсэн чөтгөр
За тухайн үед бол хүмүүсийг хамгаалдаг бурхан хэмээн яригддаг байсан. Харин чусооны үед орснороо эсрэгээр юм чөтгөр, домгийн чөтгөр болж хуурсан ба. За тэг хэрхэн хөөх вэ гэхээр тоохгүй байх хэрэгтэй. Тоохгүй. Харсан ч гэсэндээ одоо хараагүй юм шиг тий. Одоо нүдний болон нэг юм харам сүмэлзээд шүү дээ. Тэр яг энэ нөгөө шүн гарч ирдэг сүнс нь мөн байна. Тэгээ би харчаад за энд яг сүнс байна гэд нэг харчаа гэж харчих юм бол өөдөс чи хүрээд ирнэ. Харин тоохгүй за би зүгээр тоохгүй өнгөрчээ чимээг өнгөрчээ гэд чимээг өнгө алхаа өнгөрчих юм бол гайг өнгөрчдөг. Тэгээ энэ сүнс нь бас их сонирхолтой хойд солонгост одоо хүртэл харагддаг сүнс гэж байна. Тийм. Хойд солонгост гудамжаар одоо явж байгаа хүмүүс ч гэсэндээ бүр ийм хил зүг байдаг юм байна л да. Зүүр үг гэсэн. Одог шинийг дээш нь харах тусам том болтгоо гэд. За энэ нь хүн айх юм бол аргал хөдлөн гэж хэлдэг шүү дээ. Тий. Тэрнтэй адилхан айх юм бол улам томордог ийм төрлийн сүнс гэж нэрлсэн байлээ. За энийг яг одог шиний гэж нэрлэдэг гинэ. Тэгэхээр нөө харанхуй удамжинд ямар нэгэн сүмэгээд ах шиг байх юм бол энэ сүнс байдгаа гэсэн байлээ. За түүнээс гадна одоо энэ одог шиний гэдэг домгоос хүндлээд кэсэндэ гэдэг сүнс байдаг. Энэ чэжүү арал дээр манай монголчуудаас очдог шүү дээ, тий. Чэжүү арал дээр их харагддаг сүнс гэсэн мэл. За тэгээ энэ сүнсний тухайс нэг домог ярьж өгье. За утга нь болохоор кэсэндэ гэдэг нь харанхуйд зогсох том зүйл гэсэн утгатай. За тэгээ энэ түрүүний хэлээдсэн сүнсний илүү амар хувилбар буюу хүмүүсийн амьд хүрдэг сүнс. За хэвчлэн хөдөө тосгонд их харагддаг. Тэгээ харанхуй шүн эрэгтэй хүүхэд болоод тэгээд уйлж байгаа эрэгтэй хүүхэд болоод хүмүүсийг өргөтдөг. Одоо шилэл чэжүү арал дээр ингээд шүн явж илаа гэхэд нэг хүүхэд нэг хүү те уйлаад байжлаа гэж үтэл та. Тэгвэл ингээ хүн чи яана хүн ингээд хүүхэд төөрцөн байх шиг байна гэд очих юм бол шууд амь насанд нь хүрдэг. Тий. Тэгэхээр ихэвчлэн харанхуй гудамд хүүхэд байгааг хараа туслах гэж очисон хүмүүс хохирогчулж амнасаа алддгаа гэсэн мэлээ. За тэгээд ямар нэгэн бие байхгүй мэлээ. Сүүдэр шиг. Тэгтээ хуурч чаддаг. Хуурч чадахтаа юу гэхээр ихэвчлэн сул дорой хүүхдийн дүрд хувраад хүмүүсийг өргөтдөг. За тэгээ уг сүнснийг бас юм за одоо эхлээд домгийг ярьчаад яаж хэрхэн хамгаалтыг хэлж үгүй те. За чусооны үед энэ унмун сон гэдэг нэртэй юм жанжин байсан гэнэ их тийм чирэг биетэй, том биетэй. За тэгээ хүмүүсийн дунд ч гэсэндээ юунаас ч айдгүй нэртэй юм жанжин байсан юм байна л та. Тэгээ өөрийгөө ч гэсэндээ тухайн үедээ чусооны уучраас ингээд одоо үлгэр домгийн сүнстэй тааралдсан шүү дээ. Тэгээ тэр таарахаараа бараг сүнс энэ жанжинаас айдаг хэмжээний их алдартай том биетэй чирэг гой залуу байсан гэнэ. Тэгээс нэг өдөр гэрт нь чэжүү арлаас нэг өвгөн ирээд за сайн хүүхдээ чи жанжаа манай энэ чэжүү арал дээр нэг тийм том мангас чөтгөр байна. Тэгээ манай арлын одоо юу хүмүүсийг ингээд барьж идээд ерөөсө дууслаа. Чи нэг авраач туслаач энэ чөтгөрийг зайлуулж туслаач гэж хэлсэн маа. Тэгэд жанжин бол би тийм хол явж чадахгүй. Та нар өөрсдөө зохицуулаач гэдгийгсэн чинь жоохон юм юу одоо өөрийгөө гайхуулдаг ч гэдэм үү. Барь чадлаа гайхуулдаг хүмүүс учраас нөгөө өвгөн тэр зан чанарыг нь ашиглаад чи энэ сүнсийг барь чадахгүйгээд айгаад байгаа юм уу гэд хэлсэн чинь за тэгвэл би чадна штэ юу гэсэн үг би чадна би очиод тэр чөтгөрөж устгаад өгье гэж хэлсэн маа. За ингээд энэ үнмэн сон гэдэг жанжин чэжүү арлыг зориод тэгэд явхаас өмнө энэ өвгөн хэлсэн маа. Тэр сүнсний одоо салтаа гэх юм уу доогуур нь гарч болохгүй шүү. Гарах юм бол өхөн. Дээрэс нь тэр сүнс чөтгөр зөвхөн гэрэлнээс айдаг. Тэгэхээр чи гэрэлтэй яваарай гэж хэлсэн маа. За тэгээ чэжүү арал руу очиод гэрэл барьцсан юм одоо бамбар гэх юм асаацсан явж исэн. Яг л юм нэг тийм оршуулгын газар руу ороо авсан байна л да. Тэгээ оршуулгын газар руу ороо авсан чинь нэг хүүхэд уйлж ийн гинэ. Жоох хүүхэд уйлаад. Тэгэхээр энэ жанжаа энэ харанхуй шүн юу хүүхэд уйлж байгаа вэ гэж очиод яагаад чи уйлаад байгаа юу хүүхэд вэ гэсэн чинь шууд энэ сүнс болоод чөтгөр болоод хувирсан гинэ. Кэсэндэ гэдэг сүнс. Яг сүүдэр гэсэн үг шүү дээ. Маш том хэмжээний сүүдэр болоод хувирсан. Тэгээ нөгөө жанжин чам гэрлээрээ ингээд цаашаа түлхсэн чинь ингээд цаашлаад байна гинэ. Тэгтээ ингээ байнга өөрийнхөө одоо нөгөө хөлнийхэн сүүдэр байгаа шүү дээ. Одоо салтааныхан гэх юм эсгийн сүүдэр. Тэр одоо салтааныхан доогуур тэр сүүдэрнийхэн доогуур гараа явчих юм бол үхдэг. Хүн ингээд хүмүүс ингээ аимшиг юмтай тэр одоо сүнстэй таарад тэр одоо гурвалжин тэр салтааныхан доогуур гараа явчих юм бол хэд хоног бие нь өвдөж жагаад тэгэл нас орчдөг юм байна л та. Тэгээ тийм болохоор тэр сүнсний доогуур өрөөс гардггүй гэсэн мэлээ. За тэгээд энэ жанжин маань нөгөө гэрлээрээ сүрдүүлээл тэгсэн чинь нөгөөх нь айгаад ийн нөгөө чөтгөр нь. Тэгэхээр за энийг угаасаа би ингээ барчих юм байна. Ерөөсө сэлмээрээ цавчаад алчээд. Тэгээ нөгөө гэрлээ газар чулуудаад өөрөө гэрлээ унтраарсан маа. Уг нь чи ганцхан гэрлнээс айдаг шүү дээ. Тэгээ гэрлээ унтраагаад өөрөхөө сэлмэг гаргаж ирээд тэр хөлнийг нэг хэсгийг нэг хэд хэд удаа тасцсан гинэ. Тэгээ тасцсан чи энэ сүнс чинь
одоо ямар нэгэн зүйлээр өөдөөс нь дайрах тусам хүч нь нэмэгддэг төрлийн сүнс аахгүй юу? Гэсэндээ гэдэг сүнс чинь. Тэгээ улам сүүдэр нь томроод харанхуй болоод тэгээд сүултээ энэ жанжныг тэр чигтэнд бариад идсэн ба. Гэхдээ ингээд идэх идэхтэй задалдаг гэж аахгүй одоо нөгөө дэлбэрдэг гэсэн. Бүх юм маань бутал зад. Шууд битэр одоо дэлбэрэл ингээд задарчдаг гэсэн. Тэгээ маргааш өглөөнөө нь тэр Чэжүү арлын ойролцоо далайн эрэг дээрээс нь жанжны цогцыг нь олсон. Тэгээд ингээд биеийн тэр чигтээ ингээд задарсан байсан гэдэг. Тэгээ энэ сүнснээс яаж өөрийгөө хамгаалах вэ гэхээр хавчин дуртай гинэ юусэн. Тэгэхээр чи магадгүй одоо ингээ айцсан явж та магадгүй айцсан явжлаа гэж бодоход нэг үлийн сүнстэй тааруул хавч өгнө. Эсвэл тэр зүхтаж болно. Зүхтахтаа тэр нөгөө салтааныхын тэр доогуур гарчвал хэд хоног бие чи өвдөж байгаа л тэгэл өхөөс өөр аргагүй. Гэрлээр айлгаж болох юм шүү тий. Гэрлээр айлгаж болно. Айлгахтаа гэхдээ нэг бүдгэн утасны гэрэлд айдгүй гинэ. Тод гэрэл. Тод олон хүний тод гэрэл эсвэл тийм тод гэрэлтэй газар айдгүй гэсэн бэл. Тий. Тэгээд энэ Чэжүү арал бүр юм домог байдаг юм байлаа. Орой шөнө яваад хүүхэд ганцаараа төрч зөөлж битгий ойртжээ. Наач бол нэг тэсэндээгийн сүнс байгаа. Чөтгөр байгаа битгий ойртоо. Тийм тэгээд шүн чи одоо ингээд битүү сүүдэртэй шүү дээ. Дээр нэг тийм гэрэл мэрэл нэг туслаач гэсэндээ ингээд доошоо сүүдэр гарцсан байдаг шүү. Тэгээд тэр сүүдрийг ч гэсэн сайн харж явах хэрэгтэй гинэ. Яг нэг тийм хүний хөлний хэлбэртэй нэг салтааны ч юм уу юу дээ. Тийм байх юм бол тэрний дундуур өрөөсө харж болдгоо гинэ. Тэр нь яг энэ сүнсний хөлн гэсэн. Тэг хөлн доогоор гараа явчих юм бол хэд хоног бие ч өвдөж байгаа л тэгэл амнасаа алдчихдаг гэж ярьсан байна. Домог гэдэг юм те. За хамтран шишээ танилцуулаад би нэг өмнө говь аймагт тосон нэг явдлыг уншиж өгье. За тийм. За Paradise Tax хамтран ажиллаж байгаа. Хэрвээ та те буулнаас чинь цус шүүрээ дамнаас ч эвгүй өнөртэй шүдч унаад буйлчин шамраад байвал Paradise Tax шүдний огоос хэрэглээд үзээрэй. За буйлнаас цус шүүрэх, амнаас эвгүй өнөртөх, за шүд унах, буйл шамрах гэх мэтчлэн тий шин чимдүүд гарч байгаа бол та бүхэн Paradise Tax шүдний ог хэрэглээд үзээрэй. Тэгээ буйлны өрөвслийн үед буюу ялангуяа цус шүүрэх процесс явагдаж байгаа үед цус тогтоох одоо цус тогтоох үүднээс те 8 төрлийн эмийн ургамлын найрлагатай юм биш үү. Тэгэхээр яг нөгөө нэг төрлийн марга имчилгээ шиг те. Тийм найрлагын ч гэсэндээ их олон төрлийн эмийн ургамлын найрлагатай байдаг юм байна. За тийм эмийн ургамлын найрлагаас шалтгаалan бага зэргийн давсархаг эвгүй амттай ба 7 хоног хэрэглэсний дараа амтанд бол тасчдаг гинэ. Тэгэхээр яг нөгөө жоохон эмийн ургамлтай учраас тийм амт бол байдаг гэсэн байна шүү. Яг оноо. Дотроо бүр 6 төрөл байгаа. Бүр ботоор агуулаагүй ч гэж байгаа. Жирэмсэн болон те 6 сар хүртэлх сартаа нэраа хүүхдтэй эмэгтэйчүүд хүртэл хэрэглэх боломжтой. Та 6 төрлөөс нь сонгоод өөрс хэрэгтэйг бас хэрэглээрэй. Утасны дугаар нь 9110 6161 9110 6161 гэсэн дугаар байна. За шүдний дагнад гээд Facebook-од заасан. Хагаад бас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай тийм ээ. За ингээд манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Paradise Tax шүдний хамтран ажиллаж байна. За би үргэлжлүүлэн нэг бас нэвтрүүлгийн цагт амжуулах гээд богинохон бас нэг юм шатдаг. За энэ юу басан гэхээр Өмнө Говь аймагт олон жилийн өмнө болсон үйл явдал гинэ. За хотын нэгэн автобусын жолооч Сундуу Өмнө Говь аймагт байдаг цэргийн ангид ачаа барааг нь хүргэж өгөөд зээл 130 машинтайгаа буцаж явж илтээ. Түүнтэй хамт хот орохоор 7 хоногийн чөлөөний хуудастай амгалан гэдэг цэрэг явж аж. Зуны дунд сар байсан болохоор нар илчилгээ төнөж моторын ус буцалж хэдэн километр яваал машиныхаа хамрыг сөхөд салхины ууд хараад зогсчихно. Ус жаахан хүрсэн хойно дахиад цаашаа явна. Амгалан Сундуун золиочийн гар хөлийг үзүүр зарагдаад 5 завгүй л явж. Тэд аймгийн төвөөс хөдлөөд 100 гаруй километр явж. Энэ хооронд хэд хэдэн удаа машиныхаа хамрыг сөхөж зогсож усаа хөргөв. Цааш 20 км яваад мөн л моторын ус буцалж пит пат хийгээд явх аргагүй болж гин. Халуунд ноцоорсон Сундуу цэрэг хүүд би машиныхаа доор сүүдэрт жаахан хөвтөж нойр аваатыг. Чи тэр хооронд машины хамрыг сөхөөд ус хөргөөрөө. Хоёулаа жаахан амарч байгаад хөдлөе гэж гинэлдэ. Амгаланч кабинаас бууж машины хамрыг сөхөж байна. Сундуу жолооч хөрмөн аман машины дор хөвтөж байснаа, дэвсэд хөвтөж байснаа унтаж орхиж. Зүүд нойрон дунд нь биеийн жингүүдээд л хөөд байх шиг санагдаг байна. Гэтэл сэрээд харуул бурхан минь түүнийг толгойдоо тал үстэй, хоёр чөргөр хөлтэй, улаан нүдтэй, том цээжтэй чөтгөр баран сугундаа хавчуулан хар хурдаараа гүйж авна. Газар нүдний өмнөөр нь жирэлцэн өнгөрч байгааг ботход тэр чөтгөр их л хурдан гүйж байгаа болтой. Чөтгөрийн гараас молтрох гэж тийчгэнэх тусам чөтгөр түүнийг сугандаа улам чанга хавчна. Амьсгал нь боогдоод хэцүүхэн л болоод ирлээ гин шүү. Амар муухагаар хашгирах гэсэн боловч дуун гарсангүй. Чөтгөр түүнийг сугандаа хавчуулан баахан гүйж байгаад газар питхийтэл хайчгаад цааш гүйгээд алга болчихов.
Энэ явдал гигant цагаан өдөр болж нэг хэсэг ухаан балартай хөвцөн сундууй өндгийн босоод машина харуулдал тэр дор бараг 4-5 км-ийн цаана харагдчих. Машин лугаа алхангаа надад ийм аимшиг юм тохиолдсныг өнөөх зэрэг мтээгүй юм байх та. Мэдсэн бол надад тусламар юм. Намааг унтаж байхад чөтгөр шүүрч аваад сугандаа хавчуулан гүйж байсан тэр юм байна л да. Золтой л чөтгөрийн хоол болчихсонгүй. Юун чөтгөр хаанаас хурч ирээд намааг авч явсан тэр юм бол гэж гайхан бодсон байна. Бас өнөөх чөтгөр дахин хурч ирээд бариад авах үү гэж айж хар хүр дээр алхаж явж л гин л дээ. Машин дээрээ хурж ирлээ. Өнөөх цэрэг машины хамар дээр гიშгэн доош тонголзоод сундууг анзаарсан ч үүнийг бодоход ил хачирхалтын явдал хэдхэн минутын дотор болж өнгөрсөн юм шиг байна. Сундууй цэргийн хажууд очиод "За хүү минь ус хурж байна уу?" гэхэд амгалан "Арай л хүрээгүй байна да. Одоо 10-аад минут болоход хангалттай хүрэх байгаа" гэж хэлээд сундуу руу харснаа нэг муухай орлоод ухаан алдаад пит хийгээд очиж. Сундуу "Миний юунаас айгаад ухаан алдаа унчив?" гэд гайхаад өөрийгөө машины тойлонд хараад өөрөө ч золтой ухаан алдсангүй. Тойлонд тас хар үсэн цав цагаан болчихсон харагдаж байна. Чөтгөр цугтуулан сүнсээ зайлтал айж авахд үс нь ийхүү хэдхэн минутын дотор цав цагаан болсон байж. Цэрэг амгалан ухаан орсон хойно хажууд нь тас хар үстэй сундууж болооч биш цав цагаан толгойтой сүнс юм уу чөтгөр ирчихсэн зогсд байна гэж бодон айснаа ярьж гин. 3 хоногийн өмнө говь руу явсан сундууж болооч цав цагаан толгойтой хотод буцаж ирснийг олон хүн гэрчилдэг юм билээ. Үүнээс хойш сундууж болооч буурал сундуу гэдэг нэртэй болж сундуугаа өөр тохиолдсон ийвүү явдлыг үе хар даран зүйтлэх болж хотод ирсэн хойно лам хуургад бараалах болсон явдлыг ярьж мэргэлүүлэхэд та нар чөтгөрийн гүйдэлтэй газар ирээд зогссон тэр юм байна. Тэр чөтгөр бол 30-аад онд хилмигдсэн хороогдсон ламын сүнс байж л дээ. Танаа удамд доо яманд ажилдаг байсан нэг хүн байсан юм байна. Энэ хүн олон лам нарыг хороож нүгэл үлдсэн учраас тэр чөтгөр чамааг доо яамны тэр хүнтэй андуурч. Гэхдээ чамааг тэр хүн биш гэдгийг мэдээд хор хөргөлгүй хээр орхисон тэр юм байж гэж л айлтж. Сундууж болооч удам судраа нэгтлэн судлахад үнэхэрийн ээжийн талын нэг хүн нь доо яманд ажилдаг байсан бөгөөд өмнө говьд олон лам нарыг буудан хорооход оролцож явж. Сундууж болооч чөтгөрийн хорлол хүрээгүүдээ ихэд баярлан явдаг гэнэ. За тэгэхээр энэ бол Монгол улсад тийм ээ ялангуяа энэ хээр их тохиолддог нэлээд олон хүнд тохиолддог явдал байна. Ялангуяа доо яманд одоо хэсээр хороогдсон лам нарын сүнсийг бол хороогдсон энэ тийм таарсан гэж ярьдаг хүмүүс зөндөө байдаг. Тийм ээ. За бид хоёр та бүхэндээ Монгол тохиолдож байсан те болж байсан сүнсний хоёр түүхийг болон Солонгост болсон Солонгосын алдартай сүнснүүдийн номгоос хуваалцлаа. За тэгээд өдөр болгон арай өөр өнөөдөр даваа гагт бол сүнс ярьж байгаа. За маргааш бит хоёр үхлийн тооны тухай ярина тий. Одоо жишээлбэл сая ярьсан чүгэл сав буюу үхлийн дөрвийн тоо ямар учиртай. За тэгээд дөрвийн тоотой холбоотой ямар амар зүйлсүүд болж исэн тий. Бодит түүхүүд болж исэн тухай хуваалцсан. Лав гарагт бол гэмт хэрэг. Тийм бодит гэмт хэрэгүүдийн тухай ярьж байгаа. За дөрөвд өдөр бол бодит хэрэгээс сэтгэлэн бүтээсэн аимшигын кинонуудын тухай баасан гарагт бол сонсогч нар маань холбогдоод өөрт тохиолдсон аимшигын түүхүүдийг за бид хоёр амар цаг гэсэн нэвтрүүлэг групп нээсэн байгаа. За энэ группээс бид хоёр постуудыг авч бас уншиж байгаа. За энэ мэдээлэл яг 5 өдөр 5 өөр байдлаар та бүхэндээ амар цаг нэвтрүүлгийг хүрэхээр бэлдэж байгаа учраас за өнөөдөр магадгүй сүнс таалагдахгүй бол маргааш те арай өөр те үхлийн хандтай холбоотой түүхүүд юу байдгийг за магадгүй 3 дахь өдөр те бодит хэрэгүүдээс үдэлсэн зүйлс юу байдгийг гэд сонсох боломжтой шүү. Яг байна. Энийг сүнс ярьж байснаа гинэт бойлноос цус гараад гэхээр нь яана хязээ бойлноос галаа гэж хайлаа штэ. За өнөөдрийн нэвтрүүлэг маань энэ төрөд өндөрлөө хамтайсан сонсогчдоо бас баярлалаа 5-600 итэвчтэй харин болсон тийм ээ. 7 хоногийн даваас баасан гарагийн 22 цаг 15 минутаас хүрэгдэг айцаа хамтдаа давцгаа юутай амар цаг нэвтрүүлгийн 2023 оны 8 сарын 21-ний даваа гарагийн дугаар шууд төрөд өндөрлөө. Студид хөтлөгч Цаами найруулагч байгаа сахнаар ажиллаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Мандала гардын зохицолбор хороолол мөн Парадонтагс шүдний аваалаа. Тэгээд та бүхэн маань одоо сайхан амраараа гэж хэлгээ байсан шүү дээ. Хураа гэжтэй. Босгодог байсан. Маргаашийн дугаараараа иргэн баяртай олзъя. Баяртай. Хамтран ажиллагч буудлын өрөвслийн эсрэг 4 дахин үр дүнтэй Парадонтакс шүдний О. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Мандала гарден цогцлбор хороолол Macbeth Feature
Утас 7575 80 тэгтэг. Эфир. Амир цаг нэвтрүүлэг хөтлөгч Ами, хөтлөгч Чанца. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3